Хайр бол зөвхөн мэдрэмж биш. Харин хайр бол хайрын тухай суралцаж, хамтдаа хөгжиж, дасан зохицож, мөн хамтдаа гаргасан бат итгэлтэй шийдвэрийн үр дүн хэмээх үг байдаг. Тийм ч учраас өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ зориулан хайр гэдэг бол өөрөө баттай шийдвэр гаргасан шийдвэр гаргалтын хүч юм хэмээх сэдвээр хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор 17 жил ханилж 3 хүүхдийн эцэг эх болж би ийм л хүнтэй амьдрнаа хэмээх шийдвэртэй бат итгэлтэй энэ амьдралаа тоолж байгаа сайхан хосоод оролцож байгаа. Ингээд өнөөдрийн хайрт хосоод болох Бямбаяр мөн оюун шүр нартайгаа уулзцгаая. Хайрын хүч нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд. За, намайг Сандгийн Бямбаяр гэдэг. Завхан аймгийн сонгон сумад төрсөн. За, одоогоор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа, цэнгийн үсний нөөц байгаль хамгаалах төвд биологийн олон зайдал үзмэр хариуцсан мэргэжилтэн юм хүн байна. За, намайг болохоор Хөтгөрийн оюун шүр гэдэг. 1984 он Завхан аймгийн сонгон суманд төрсөн. Аса эмнэлгийн мдээгүүр жүжиг эрчим дэмжлэгийн эмчээр ажилладаг. За, бид хоёр маань 2008 онд анх гэр бүл болоод тэрнээс хойш одоо өдөө хүртэл сайхан хамт амьдарч байна. Сайн байна уу? Наа Бямбаярын баяр чухлан гэдэг. Би 16 настай 11 дээр ингэ сурч байгаа. 3 хүүхэдтэй манай том хүү Баяр Чухлан 115 дугаар сургуулийн 11 дугаар ангид сурдаг. За, 2 дахь хүүхэд маань Энэрл гээд 3 дугаар ангид хувийн сургуульд сурдаг. За, манай бага хүү маань Инх Чавхлан гээд бас 115 дугаар сургуульд 2 дугаар ангид сурдаг. Завхан аймгийн сонгон сумын борон өндөр баг сумын төвдөр амьдардаг архид овогтой Зүнхээ гэж байна. Тэгээ яаж агаад учирсныг л зэрэг ч бас 5 насны зэрэгтэй яаж таарч хоорондоо танилцсан бол сумаар энэ да. За, бид хоёр нэг сумын 2 хүн. Ер нь бол яг нөгөө сургуульд байхасаа нэгнийгаа бол ерөнхий бол танина. За, ингээд манай хүн маань бол бас сумаасаа хэдэн онд явчлаа. Шилжиж наашаага нөгөө хотод ирж сургуульд суурсан. За, тэгээд манай хүн буцаж эргэж ангаагаа төгсөөд буцаж нөгөө сумынхаа эмнэлэгдээ ажиллахаар буцаж төгсчөөд буцаж ажиллахаар очсон байсан. За, бид тухайн үед бол бас сумынхаа захиргаанд бол ажиллаж ирсэн. Ийм ажилтай байсан. Тэгээд хоёлаа тэндээс л ер нь бид хоёрын анхны танилцсан. Хоёр залуу хүмүүс, хоёр байгууллагад манай хүн эмнэлэгд би чинь захиргаан дээрээ тэгээд нөгөө байгууллага төлөөлж бас урлагийн наадам одоо янз юмд орно тийм ээ. Тэгээд ингэж яаж байгаа л илүү өөр татна танилцсан да. Яг хүний үгээр айгуу тийм сайхан сэтгэлтэй. Тэр хүнийг өрөөс муу хэлдэггүй, дандаа сайн талын ярьдаг тэр эерэг байдлууд нь бол надад маш их таалагдсан. Өнөөдрийн хайрын хүч нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа Гранини брендийн хамт олонд баярлалаа. За, өнөөдрийн манай эрхэм хүндтэй зочид олон мөн манай нэвтрүүлгийн хүндэт зочин хөтлөгчөөр ажилладаг сэтгэл зүйч Батхүү ах маань хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэнд. За, мөн үзэгчдээ өнөөдрийн манай хамгийн гол хайрын хүч нэвтрүүлэг маань гол дүр болсон Бямбаяр болон гэргийн оюун шүр нар маань хүрэлцэн ирсэн байгаа. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy. Задлах бүрд ширжин сан. Какао, самар, сүүн кирэнтэй аманд ороод ширжгэнсэн өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Нобрс. Шингэн жимс Гранини. Өглөө бүр ээжийнхээ хайранд тайван унтаж сэрэх яг л Нобр шиг амттай.
Өөрөө бүхнийг биедан хийх эрч хүчээ бүрэн цэнэглэлээ. Шинжлэх ухаан намайг бүтээж, спорт намайг шаргуу болгодог. Бөмбөрийн хэмнэл хөгжмөр би өөрийгөө цэнгэлдэг. Энэ бүхнийг би найзуудаа Нобрсаар дамжуулдаг. Задлах бүрд ширжгэн сан. Какао, самар, сүүн кэрэнтэй аманд ороод л ширжгэнсэн өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Нобрс. Шингэн жимс Гранини. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл. Мерси. Какао, самар, сүүн кэрэнтэй өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Нобрс. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл. Мерси. Задлах бүрд ширжгэн сан. Какао, самар, сүүн кэрэнтэй аманд ороод л ширжгэнсэн өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Нобрс. Шингэн жимс Гранини. Өглөө бүр ээжийнхээ хайранд тайван унтаж сэрэх яг л Нобрс шиг амттай. Өөрөө бүхнийг биедан хийх эрч хүчээ бүрэн цэнэглэлээ. Шинжлэх ухаан намайг бүтээж, спорт намайг шаргуу болгодог. Бөмбөрийн хэмнэл хөгжмөр би өөрийгөө цэнгэлдэг. Энэ бүхнийг би найзуудаа Нобрсаар дамжуулдаг. Задлах бүрд ширжгэн сан. Какао, самар, сүүн кэрэнтэй аманд ороод л ширжгэнсэн өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Нобрс. Шингэн жимс Гранини. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл. Мерси. Какао, самар, сүүн кэрэнтэй өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Нобрс. Өнөөдрийн хайрын хөш нэвтрүүлгийн хамтран ажиллагч Жэд Лаунжийн хамт олонд баярлалаа. За ерөөсөө л ийм л хүнтэй энэ амьдралыг хамт туулж болох юм байна гэдэг яг баттай тэр шийдвэрт хүрсэн цэг яг ямар өдөр, ямар цаг мөч магадгүй таны ханаасаа харсан ямар зүйл танд тийм 100% итгэлийг өгсөн бэ гэдгийг тодруулжсэн маар. Миний хувьд бол бид хоёр чинь бас нөгөө байгууллага төлөөлж ингээд нөгөө уулзаж бас тэмцээн уралдаанд орж ингээд нөгөө одоо нэгс байгууллагын спорт урлагийн наадмууд дээр одоо арай илүү нөгөө төлөөлж аль төлөөлж орж байгаа учраас эндээс ерөөхдөө бас ерхий шохоор холын ихний үеийнүүд бол харагдчихсэн тийм ээ. Тэмцээн наадамд оролцож байгаа байдал хүний те нөгөө төлөвийн үед байж байгаа байдал зан төрөх гэдэг юм чинь тэгэл ажиглагтаал таалагдчих юм. За энэ бас ойр дотн харьцаад үзүүл те ямар хуу хүн байна бас тань арай илүү жоохон таниад үзүүл гэсэн юм оролдлогуудыг ир хүний талаасаа хэлчихээн л те. Тэгэл яг хөө ингээд тэмцээн наадамд оролцоод ингээд нөгөө яваад ирэхээр чинь нөгөө хүний зан чанар таних юм юмнууд чинь танигдана. Тэгээд ээж аав юмнуудын бүх таньдаг учраас бас тэгээ за ер нь ээж аавын талын айс цан ер нь байгаа болов уу гэж бодож ирсэн. Тэгэл яг л байсан. Тэгээд тэр зааш цангууд бол надад илүү таалагдчих. За тэгээд энэ хүн ч нөөрөө бас дээрээс нь бас боловсрал нь бас ангаахыг төгссөн. Тийм учраас залуу хүний миний хувьд бол бас арай шохорхол илүү төрүүлэн тийм ээ. Гэхдээ иймэрхүү жижиг үжигнүүд бас л ер нь бол эхэлсэн болоо да гэж би бодож. За битээр нэг сум орны ер нь эцэг их ах дүүс бүгдийг мэддэг. Тэгээ ер нь бол яг шийдвэр гаргах мөчх юм бол уулзаад нэлээд хэдэн сар ажиллаад хамт ингээд нэлээд олон юмд оролцоод ерөнхий зан чанарыг таниад айгүй хүн тустай хүн муулдаггүй айгүй зөв зангууд нь маш их таалагдсан. Ер нь энэ үеэс л за энэ бол миний хань болоход яг
тохирохоор хүү юм байна. Энэ хүн л яг миний хань болвол яг болох юм байна. Бас аавтай маань ч төстэй байдлууд их харагдсан учраас илүү таалагдсан. Таны хувьд ер нь юм төсөөлөл байсан уу? Би нэг ийм л хүнтэй гэрлэндээ гэсэн бодол ер нь байдгүй байсан уу өмнө нь? Сайхан ер нь бол хүний зан ашиг маш их голчилдог. Царай зүс гэхээсээ илүү хүний зан чанар, хүмүүстэй харьцаж байгаа итвэх зүтгэл энэ байдлуудыг нэлээд би ер нь их төлөвлөж, их бодож, тэгж шийдвэрээ гаргадаг хүн байгаа. Ер нь хүмүүсийн хувьд яг хайрын энэ сонголтын дээр шийдвэр гаргахдаа нэгдүгээрт зан чанарыг нь илүү чухалчилдгүү. Ер нь хүмүүсийн хувьд яг юуг илүү чухлаар авч үзээд эсвэл магадгүй эмэгтэй хүмүүсийн хувьд багын төсөөл байдаг ч юм уу те. Ер нь эмэгтэй эрэгтэй гэлтгөө ээжигээ аавыгаа хараа за ер нь бол гэргийн хүн гэдэг чинь хань хүн гэдэг чинь ийм байдаг юм бэ шүү гэсэн төсөөллөөсөө шалтгаалдаггүй ямар байдаг вэ? Одоо зочтойгоо ярилцж байгаа яриан ч гэсэн энэ дэр таар одоо 17 жилийн өмнөх одоо мэдрэмжээ дурсан санаж штэ нэрийг одоо хайр нэглэлээ шийдвэр төрсэн юм уу эсвэл шийдвэр гаргаад одоо би хайрнаад гүнзгэр явцсан юм уу гэдгээ тийм тэгэхээр үзэгч энэ бол мэдээж маш сонирхолтой байгаа хөө бүгдээ дотроо бодож байгаа шүү дээ тэгэхээр сэтгэл судлалын талаасаа ч тэр философийн талаасаа ч тэр энэ бол нэлээд тийм сонирхолтой сэдв гэж яригддаг үздэг за 3 хувилбар байдаг гэж үздэг за нэгдүгээрт одоо ингээд мэдрэмж хайр нь эхлээд за тэгээд энэ хүнтэй байх надад маш сайхан байна гэдэг мэдрэмж нь одоо төрүүлээд тэгж явж байгаад хайр нь төрүүлээд шийдвэр төрдөг нэг юм тохиолдол байна. Дараад нь 2 дахь хувилбар нь болохоор шийдвэр гаргаад за энэ хүн бол итгэж найдаж болохоор хүн байна. Одоо нэг төлөвчлийг харна, хүмүүжлийг харна тийм ээ. Зан харилцаа, темперамент одоо тийм энийг хараад итгэл үнэмшлийг хараад за энэ үнтэй би одоо хойштол хамтан амьдрах зохиож болох юм байна гэдэг шийдвэрээ гаргачаад тэгтээ тэнд бол бас хайр байна. Тэгтээ тэр нь хайр нь улам гүнзгийгээд улам одоо бат бих болоод явдаг ийм хувилбар байна. За ихэнх тохиолдолд зэрэгцэж явдаг. Тэгэхээр хүмүүс нөгөө бас яг ялахгүй гэдэг нас аргагүй. Хайр нь яваад байдаг, шийдвэр гаргалт нь яваад байдаг, мэдрэмжинд ингээд явж байгаад хамгийн сүүлд ухамсарт яг одоо шийдвэр нэгдмэл байдлаар гарах гэж байгаа байхгүй. Энэ нь бол ихэнх хүмүүстэй тохиолддог. Тэгэхээр хосууд бол одоо бас яг энэ алинд байсан бэ гэж ингээд ялгахад бас чухал төвөгтэй байдал байдаг нь тэр байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ дотроос сэтгэл судлал хамгийн зөв нь юу гэж үздэг юм гэхээр мэдрэмж бол дангаараа хайр болдгоо маа. Шийдвэрч бас дангаараа чухал зүйл биш. Гэхдээ эдгээр зайшгүй оролцсон. Оролцож орж байгаад хамгийн сүүлд нь ухамсарт шийдвэр. За энэ хүн бол одоо би бол үнэхээр юм бол одоо нийлж амьдрахад бол бэлэн байна. Би сэтгэл зүрхнээс сонголтоо хийж чадж байна гэдэг энэ одоо хувилбар нь болохоор хамгийн бат бөх хайрыг бий болгодог гэж үздэг. Сэтгэл судлалын тийм нэг онол байдаг. Роберт Стернберг гэж хүний гурвлын онол гэж байдаг байхгүй юу? Яг энэ дээр болохоор за нэгдүгürt бол дурлал, татагдал гэж зүйл байна. Энэ нь болохоор сэтгэл хөдлөл юм уу? Хүсэл тачаалдаар тулгуурладаг. За нэг ийм хувилбар одоо төрөл хайр дотор байх нь гэж үзэж байгаа. Дараад нь дотнд байдал юу? Одоо саяхан бид нар яриад байсан ижил төстэй зүйл, итгэл үнэмшил тэгээд халамж, найрсаг байдал гэдэг чухалчдаг. Энэ сэтгэл зүйн татагдал. Нөгөөх нь болохоор бэлгийн татагдал гэж нэрлэдэг. Дараагийнх нь бол чухал нь болохоор бидний сая яриад байгаа ухамсарт нэгдэл буюу шийдвэр гаргалт, хариуцлага хүлээх. Тэгэхээр энэ сэтгэл зүрхний хөдөлмөр хичээл зүтгэл гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ гурав байж бат бөх хайрыг үүсгэх юм а гэдэг л онолыг л тэр гурвын онолоор гаргасан байна л да. Тэгэхээр бид нар бол одоо ямар гэрүүлүүд одоо ингээд асуудалтай бэрхшээлтэй байгаад байна уу? Ямар нэгэн сайхан яваад байна гэдгийг харах юм бол бэлгийн татагдал, сэтгэл зүйн татагдал, хичээл зүтгэл буюу сэтгэл зүрхний хөдөлмөр гаргасан нь бат бөх харилцаатай гэдэг байна л гэж онолоор үзэж байгаа. Тэгэхээр үүнийг сонсохоор та хоёрын маань хувьд яаж тусч байна? Яг хайрын ихэнх үед те магадгүй хинэн тэр мэдрэмж дээрээ тулгуурлаад илүү их хичээл зүтгэл гаргаад ч юм уу те. За энэ бол өстэй болно гэдэг тэр шийдвэр дээр очих хүртэлх үйлдэлийг хийсэн болоо. Сэтгэл зүйчний зөв сая ярьснаар би ингээд бодсон. Миний одоо хоёр дахь нь ч болоо гэд нэрээ ингээд бодсон чи ер нь би бас яг энэ талаар ер нь бодож байгаагүй юм байна.
Тийм ээ сая одоо яг ингээд сэтгэл зүйн талаасаа ингээд ч юм уу ингээд сэтгэл зүйч хүмүүнээс ингээд яг мэржлийн хүмүүсээс ингээд одоо ихний онл юмнуудыг ингээд сонсоод үзэхээр бас нэр минийх чи алинлуулж ормоор юм гээ бодогдож штэ. Тэ нөгөө тэ задлаад ингээд ороод ирэхээр чи бас сонирхолтой ч удагч чинь бас сүүл дараа бас нэг энэ чинь нэрээ бас нэг судлаад үзмэр ч юм шиг бодогдоо явчлаа штэ. Ингээд бас нэг ягаад тэрвэл бас сонирхолтой юм байна. Бас яг өөрснийхөө бас түүхийг бас нэг аль нь яг юу дээрээсээ бид нар аль нь байсан гэдэг юмыг бол бас үзэхэд бол их сонирхолтой санагдчихлаа. Одоо гэргийн оюун шир таны хувьд ер нь нөхөртөө хамгийн юм хүчтэй мэдрэмж авсан цаг үе хизээ байсан бэ? Яг үерхэж байх, одоо танилцж байх их үед. Ер нь бол анх жирэмсэн болцсноо мэдсэн үед бол маш сайхан санагдчихсан. Энэ хүнтэй ханилна гэдэг ингээд ягаад тэгээ хүүхдээ болонгууд маш их хайрын хүчийг мэдэрсэн. Сайхан хүлээж авсан байна. Тийм нөхөр бол тийм байна. Аймагт очиж хаад надаа энэ мэдээгээ утсаар дуулгаж ийсэн. Энэ мэл шууд бас надад айгүй гоё санагдчихсэн. За би одоо ингээ болох юм байна штэ тийм ээ. Одоо яг болоход эхний юунууд бол ингээ болчлаа одоо. Ер нь бол би одоо эцэг хүн болох нь штэ гэдэг юм өөргөө бас бодож исэн дотроо бол айгүй их баярлж аваад бас л ийм боллоо шүүгээ тэрийг аваад одоо тэгэл ээж авирт очиж дуулгаж исэн да. Тэжээ чи нэг л хөөрсөн сэтгэл тэнцэл гэртэл орж гараад л тэнд л твдээдээс манай хүн энэ шууд төрөөл манай ах дүүнэр интерес ирээл тэгэл аав болох мэдрэмжийг анх авч исэн юм аа. За тэгээ ямар ч бас аав болчлоо гэ дотроо их баярлаа. Сайхан байсан боловч одоо нэг хүүхдээ харж чадаагүй даа. Харахыг хүсээд байдаг тийм ээ. Надтай адилхан байгаа дөө, их нэртэйгээ адилхан байгаа дөө, хинтэй адилхан байгаа дөө гэж дотроо бол маш их баярлж ингэж байсан л та. Тэгээд энэ дараагаар болохоор нөгөө хүүхдээ гарахад бол харин нэстэ хажууд нь байсан. Бид чинь яг энд хотод орж шилжиж ороод ирсэн байсан. Ингээд хотоо айл болцсон. Тэгээд эхнэрээ төрөхөд өстой байж нэг. Тэгээд хоёр дахь хүүхэд манай хүүхэд байсан. Би ч их баярлсан. Бараг хүүхдээгээсээ илүү баярлсан та. Дараагийн хүүхэд маань бас яг 2016 онд хүүхэд маань гарсан юм байна. 18 онд манай баг хүү маань гарсан. Баг хүү дээрээ ч гэсэн бас би чинь цуг байгаад хоёр яг л нөгөө имлэг дээр ингээл би чинь нэг цуг наашин жаас насралцаал малалцаал ингээл бас нэг 2 3 оноход бол бас сайхан л мэдрэмж байт юм билээ. Эхнийх дээр бол тэгэл анхны ээж болж байгаа болохоор маш гоё л байсан. Ер нь хол байсан ч гэсэн ах дүүс манай ээж манайхан бол бүгдэнд тэгээ хадмууд бүгд ойрхон байсан. Тэгээ нөхөр маань ч удаагүй ирсэн. Айгуу гоё л байсан. За тэгээд нэлээд хэдэн жилийн дараа төрсөн битэрч дунд нь ажиллаад хоёр талд ч бас ажил хийж исэн. За тэгээ хоёр дахь охин дээрээ болон 3 дахь хүү дээрээ болохоор манайхын хажууд маань яг ингээ нэг өрөөнд битээр байсан. Тэгэхэд би нөгөө нарийн мэрэгчлэрээ төгсөөд нэлийн ажилтсан бас туршлагатай болсон учраас ингээд багш дээрээ очиж төрөөд нөхрөө хажуудаа оруулаад айгүй гоё байсан. Ер нь бол эрхэлж төрсөн тийм. Өрхийн тэргүүн болох гэдэг бол их хариуцлагатай, үүрэг өндөртэй ажил. Миний хүүхдүүд хоорондоо сайхан эвтэй, найрамдалтай амьдрахын төлөө зөв нэгэндээ маш сайхан хандах хэрэгтэй. Ажлаас өмнөөс сайхан хийгээд аавынхаа үүргийг, өрхийн тэргүүнийхээ үүргийг сайн гүйцэтгэж яваарай л гэж загтдаг да. Хоёрыг одоо нэгтгэдэг юм зохицол юу байдаг вэ? Зан чанарын хувьд ч юм уу тий. Ер нь анханасаа альва хоёр хүн ч нэг юм дээр зохицож үйж л амьдрын үстэй тий. Тэгэлгүй яг одоо энэ дээр бол одоо ер нь нөгөө хоорондоо ярилцаж шийдвэрээ гаргах тийм ээ. Аливаа нэг үйл ажиллагаа юмд ч тийм оролцохдоо одоо яах вэ ийхүүгээ хоёлаа яаж очих уу одоо нэг бол ямар бэлэг авч очих уу гэдэг юм уу тий. Хоёлаа ямар оролцоотой оролцох хэвтэй. За одоо танаа манаа гэж хоёлаа хуваагдахгүй тийм ээ ах дүүнэрээ хуваахгүй адилхан оролцоотой байх гэдэг юм. Энэ эрх тэгш гаргаж байгаа энэ шийдвэр ер нь бол яг би бол одоо энэ хайр байхын үндэс гэр бүл байхын гол үндэс нь болов гэж би боддгийг. Тэгээд энэ дээр одоо бас зөв шийдвэр гаргах энэ зөв шийдлийг гаргах тал дээр надад зөвлөгөө өгдөг хүн бол манай энэ эхнэр. Тэгэхээр би эхнэрийнхээ энэ талын занарыг бол илүү гэж өөрөөсөө надаас бол арай илүү гэж боддгийг би бол дотор үнэлж явдаг. Ийм зан чанар бол надтай ёстой нийлэх юм биш үү, болох юм биш үү гэж бодогдсон тал нь юу байсан бэ?
хамгийн хүлээцтэй, маш хүлээцтэй, дэвчээртэй. Тэгээд ердөөсөө нэг ч хүн муулдаггүй. Тэр зан чанарууд нь маш их таалагддаг. Бас айгүй муухай үг гэнтэр хэрэгэлдэггүй. Тэр бүгдөөс нь айгүй их суралцаад юу авах чанар ихтэй. Хүнд бас айгүй тусархаг. Авах чанар маш ихтэй. Манай ахын ижлэл энэ бүх чанаруудыг нь бол одоо ч бараг суралцаал явж байна. Айгүй сайхан уйлаа илэн далангуу бит хоёр сайхан ярин нуу чаах юм байхгүй. Манай бэр чинь айгүй хүн ингэж наалдаж өөрөө хүн лүү ингэж ирж чаддаг. Тийм учраас бит хоёрын харилцаа бол айгүй тотно. Тэгээ чи нутгийн бэрч учраас яриа хөөрөө их нийлэн бит хоёр бол би хамгийн түрүүл бэрээсээ зарим зүйлийг асуух дуртай. Бирмэч надад гоё зөвлөгөө өгч чаддаг, дэмждэг намайг. Тэгэхээр эндээс сонсохоор хосуудын харилцаанд эерэг байдал хэр чухал вэ? Одоо байнга сайн талыг олж харна гэдэг чинь бас хүнээс маш өндөр ур чадвар гэж байгаа шүү дээ. Энэ бол орчин үед өндөрөөр үнэлэгддэг чадвар энийг. Тэгэхээр энэ хосын харилцаанд ч гэсэн маш чухал нөлөөтэй байгаа юм шиг харагдаж байна л та миний хувьд. Гэрүүл болохыг ерөөсөө хайр гэж юм байх хэрэгтэй. Хайртай хайрны тухай асуудал яриа тий. Тэгээ энэ дээр л их анхаарал тавихаар гэж ингэж яригдаад байгаа байхгүй. Нийтэд сая хөтлөгчөөр хэлж байна шүү дээ. Яг хайрын чин цаадд бол дурлал гэж юм байна. Шонхоорхол гэж юм байна. Бэлгийн түлхэлт гэж юм байна. Одоо биологийн шаардлага байна тийм ээ. Дээр нь татагдал гэж юм байна. Тэгээ хайр гэж юм байна. Энэ болгон бүгдээрээ тусдаа маш өөр агуулгатай, маш өөр тодорхойлтууд байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан бидэнд хайр гэдэг нэг ерөнхийд тэгээ хайр чинь бас нэг талаараа их асуудалтай тийм ээ. Нэг талдаа л учиргүй их одоо биендээ тэмүүсэн сэтгэл байх боловч нөгөө талдаа яг ирэх юм бол үгүй хэл болчих хэмжээний байдаг. Тэгэхээр сая сэтгүүлч бас асууж байна л да. Эргээр харна гэж тийм. Тэгэхээр яг сэтгэл судлал болохоор бүх амьдрал юм уу одоо бүх зүйл эрэг байх гэсэн боломжгүй гэж үзсэн. Хувь хүн ч гэсэн төгс төгөлдөг байх гэсэн боломжгүй. Тэр хүнд мэдээ сайн тал байгаа. Жишээлбэл одоо шохоорлын үе шатанд явах юм бол тохоо хүний хамгийн сайн зан чанарт л татагддаг байхгүй юу? Гэтэл хайр гэдэг бол манай хүнд бол сайн чанар байгаа. Бас асуудалтай, дутагдaltaй, жоохон асуудалтай талж байгаа тийм. Тэгэхээр тэрийг бүтээр нь хүлээж авахыг хайр гэдэг байхгүй. Тэр хүнийг байгаагаар нь хүлээж авах тийм. Чи төгс байх ямар ч боломжгүй тийм. Тэгээ энэ хүн маань одоо энэ асуудал нь бол бүр амьдралд юм уу тийм аюултай хэмжээнд бол биш юм чинь зарим юм дээр бас хүлээстэй байх. Тэрийнд нь өөрт нь боломж гарах, өөрөөр нь засах боломж гарах. Тэрийг бас өөртөө байгаар нь хүлээж авах энэ гэсэн асуудал яригдж байгаа юм л да. Тэрнээс ч зүгээр л одоо ингээд бүх юмыг эргээр харах бол амьдралд бол боломжгүй шүү. Жишээлбэл та нар ч гэсэн өнөөдөр ингээд дандаа мэдээж яриг хөгжилтэй, аз жаргалтай, сонирхолтой сайн сайхан цаг үеуд бол байсан. Тэрний хажуугаар үл ойлголцол за дээр нь одоо зовлон бэрхшээлийн асуудлаас нэрийгээ хамтдаа даван туулсан бас их асуудлууд бол байгаа шүү дээ тийм. Тэр болгоныг л харж ижил нөгөө мэдрэмжээр суурилсан шийдвэр гаргалтын цаадалд явсан амьдралыг одоо туулах явцдаа олж авсан тэр зүйлүүд чинь өөрсдөө чинь хайрыг улам батг болгож улам илүү одоо хөгж дэвшил үн сүрүүд болдог л доо. Тэгээд тэн дээр л сая та нар яриад байгаа тэр гоох. Одоо бид нар бол бас тэр хайрыгаа одоо байлгахын тулд ярилцдаг гэж. Энэ ч бас их чухал асуудал байгаа байхгүй. Зөөр хүмүүс ойлгохдоо бол ярилцах гэдэг дэндүү энгийн зүйл боловч яг сэтгэл суд хамгийн ерөөсөө харилцаа холбоог авч явдаг зүйл ерөөсөө ярилцах гэдэг. Ярилцах.
хайрын хөш нэвтрүүлгийн хамтран ажиллагч Жэл Лаунжийн хамт олонд баярлалаа. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл. Мерси. Шингэн жимс Гранини. Өглөө бүр ээжийнхээ хайранд тайван унтаж сэрэх яг л Нобор шиг амттай. Өөрөө бүхнийг биедан хийх эрч хүчээ бүрэн цэнэглэлээ. Шинжлэх ухаан намайг бүтээж, спорт намайг шаргуу болгодог. Бөмбөрийн хэмнэл хөгжмөр би өөрийгөө цэнэглэдэг. Энэ бүхнийг би найзуудаа Ноборсоор дамжуулдаг. Задлах бүрд ширжин сан. Какао, самар, сүүн кремтэй аманд ороод ширжгэнсэн өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Ноборс. Шингэн жимс Гранини. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл. Мерси. Какао, самар, сүүн кремтэй өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Ноборс. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл. Мерси. Задлах бүрд ширжин сан. Какао, самар, сүүн кремтэй аманд ороод ширжгэнсэн өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Ноборс. Шингэн жимс Гранини. Өглөө бүр ээжийнхээ хайранд тайван унтаж сэрэх яг л Нобор шиг амттай. Өөрөө бүхнийг биедан хийх эрч хүчээ бүрэн цэнэглэлээ. Шинжлэх ухаан намайг бүтээж, спорт намайг шаргуу болгодог. Бөмбөрийн хэмнэл хөгжмөр би өөрийгөө цэнэглэдэг. Энэ бүхнийг би найзуудаа Ноборсоор дамжуулдаг. Задлах бүрд ширжин сан. Какао, самар, сүүн кремтэй аманд ороод ширжгэнсэн өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Ноборс. Шингэн жимс Гранини. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл. Мерси. Какао, самар, сүүн кремтэй өрөмцөртэй шоколад. Гайхалтай өдрийн эхлэл Ноборс. Тэгэхээр та хоёрын маань хувьд энэ 17 жилийн хугацаанд яг ярилцаад шийдэл түрээд сая ярьсан шүү дээ тийм нөгөө тандж дутагдaltaй тал, наддж дутагдaltaй тал байна. За хоёулаа энийгээ бас нэг голд нь ивэн олохгүй бол энэ чинь амьдрал болохгүй шүү дээ. Тэгэхээр яг үүн дээр за би үүнийгээ засъя. За би үүнийгээ нэг ингээд шийдчихэж байя гэдэг тийм дүрм журм тогтоосон зүйл байдгүй. За их тийм асуудал гарвал тэгээл ярилцсан тэгээд яаж шийдэх вэ, шийдэл гаргалгаа алахыг хэлчихэж байдаг те. Энэ зангаа ингээд одоо засмаар байна тийм ээ. Чиний эн чинь болохгүй байгаа даа. За хоёлаа ингэ чи юм байна гэдэг манай хүн надад хэлнэ, би их нэрдээ хэлнэ гэдэг юм ингээд хоёлаа хамтаа зүгээр нөгөө одоо зөвлөгөө юмнууд дээрээс шууд ярилцал явчихдаг. Ер нь одоо нэг юм дээр алдаа гарлаа гэж тооцоолоод ингэхэд бол одоо хин алдсан, би алдсан юм уу, манай хүн алдсан юм уу тий хоёлын дээр ярьчаал. За одоо чи энэ дээр ийм галдаа гаргалаа шиг гэдэг нь л хэлчихдэг байхгүй. Тэгээл зөв тэгээ хүлээл авчна окей. За би энийгээ засах ёстой юм байна. За чи нэг бол ингээд дээ шүү. Хүмүүстэй ингээд яадаг шүү гэдэг чинь юм уу тийм ээ. Ийм харилцаатай байх ёстой, хоёлаа ингэж харьцах ёстой хүмүүсээ тийм ингээл явчихад орвол хин гинийхээ нөгөө юмыг хүлээцтэй аваад ингээд шийдвэр гаргалтан дээрээ зүгээр сайхан таймнаар хүлээг авчуулгая. Тэгэл ер нь бол их манай хүн чинь ингээд хилзөвлөө явахад бол би сайн сонсч бодож байгаа. За нэг ингэвэл юм байна гэдэг юм ойлаачаад нэлээ сүүлд нь бол их нэр дэлждэг байхгүй. За чи нэг ингээд ээ шүү гэдэг юм нь бол нэлээ сүүлд нь хэлнэ би болоо. А манай хүн бол шууд тухайд нь шууд хэлчихнэ.
одоо яг үнэхээр одоо дуртай дургу таалагдахгүй бол хилчдэг, эрүүл харилцаа гэж үздэг. А дараад нь дэрийг хүлээж авах нь бол дараагийн асуудал байна. Хилдэг гэдэг нь сая сонслоо тийм. Хоёр шир бол хилчдэг юм биш. Ер нь бол ийм талаар надад онцгой байна гэж юм уу тийм. Энэ зөвлөлтөө маш зөв. Залуу осууд их том алдаад байдаг алдаа бол нэгээ засаж өөрчлөх гэж их тэмцэлддэг. Тэгээ засаж өөрчлөх гэж 5-аас 10 жил тэмцэлдээд за энэ хүн бол буруу хүн юм байна. Би буруу хүнтэйг суудсан юм байна. гэж ингээд шийдвэр гаргах гэдэг байхгүй. Бидний тархинд байж байгаа одоо мэдрэлийн эсийн хурд хүч энэ бол өөрчлөгдөх байхгүй. Жишээл оюун шур ингээд нэлээд одоо тайван те нөгөө хүний хажууд одоо жишээлбэл одоо нэлээд холиог шинжийн хурдан хөдөлгөөнтэй те сэтгэл хөдлөлтөө хурц юм хүн бол жишээлбэл одоо оюун шурыг тийм хурдан хөдөлгөөнтэй болгох гэдэг энэ боломжгүй үздэг байхгүй. Боломж. За хичээгээд нэг сар болоо гэхэд бараг л ерөнтэй өөрийнхөө уурлантай төлөвшөлгөө саярч байгаа. Төлөвчлөөр яг энэ хүн бага насндаа ямар хүмүүжлээр авсан байна уу? Гэрээ оролцсон ханижлыг харилцаанд ямар төлөвшөл авсан тэр бараг өөрчлөгдөхгүй үздэг байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр ерөөсөө нэг хөлийн жишөөрөл ондын хөвлөрөө сонгож аваад тэрнтэй зохицох нийцгэл асуудал байгаа даа. Тэрээс нөгөө хүнээ засаж өөрчлөх нь энэ боломжгүй л стресс асуудал. Энийг бол аюул залуу осууд бол анхаарах хэрэгтэй. Үнэтсүүдийнхээ ирэмбийг зөв тогтоохослыг хэлдэг юм л да. Одоо тэр жишээл гэр бүл чухлоо. За чиний хобби сонирхол чухлоо. Эрүүл мэнд чухлоо, тий, ажил чухлоо гэдэг. Тэгээ энийгээ зөв тогтооцсон байхад тэгээд жишээл одоо ингээд чамаас одоо асуулаа шүү дээ, тий. Тэгэхээр аль нь чухлоо гэх юм бол чи мэдээж хэрэг. Гэхдээ энд чиний нэг хобби чи өөрөө бас гоё юм байгаад байна. Нэгдүгээр тэр гэр бүл өөр хүүхдүүдэд хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, сэтгэлийн хац суулгах юм явагдаад байна. Дээрний спортод чи эрүүл мэндийн асуудал шүү дээ, тийм үү? Маш их эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийж байгаа өөрсөндөө, тийм. Тэгээд одоо эндээс таардын асуудал бол ганцхан гэр бүлдээ нэрээ арай баг цаг зарцуулаад хитрхи спорт хоббинд зарцуулаад байгаа юм гэдэл бодох асуудал байхгүй. Тэгэхээр чи өөрөө ямар ч ухамсартай бодно шүү дээ. Энэ чинь яг спорт надад чухал илүү, гэр бүл илүүгүүл яг тулсан энэ дэр чи өгч гэр бүл шүү дээ. Би чи хандаа гарах цаг хэрэгтэй гэдэг дээрэл шийдэл очиж шүү дээ. Тэгэхээр ерөөсөө асуудал бол энэ дээрээс ирсэл үнэтсүүлийнхээ ирэмбийг би яаж зөв тогтооход байна гэдгээл бодоход асуулт шийдэж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр чи анхаарч шүү дээ. Ийм нэрээ тэнд арай их зараад байгаа юм шиг одоо манай их нүм араас ганцаардаад би нөгөө гэр бүлдээ зарцуул хөрөөхтэй гарах цаг маань багдаад байгаа юм шиг зүтэй гэдээ бодсдол асуудал. Манай дунд хүүхэд маань охин. За энэ охин бол ер нь лав сэтгэлтэй. Тэгээ нөгөө энэ юунуудаараа ингэн тэгэнгүүт нөгөө охин хүүхэд ч одоо ингээд ирэхээр аавата одоо байна үсттэй гэртээ байна үсттэй одоо явахгүй үсттэй гэдээ ингээ асууж байгаа. Тэгэхээр энэ дээр чинь бас нөгөө надад ингээ шууд дүгнэлт орж ирж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр нэг өснөө одоо ахаад энэ хүний талд бас нэг хүн гарч ирж байна тийм үү. Тэгэхээр нөгөө энэ дээр чинь бас би бодох байхгүй. Бай тэнд одоо нэг дутагдал гарч ирж байна тийм ээ. Миний алдаа тэнд гарч ирж байна. Энэ миний хэрэгцээ тэнд гарч ирж байна. Энэ хүүхдэд миний нөмөр хэрэгтэй байна гэдэг юм уу. Ингээд ийм бодогдож байгаа байхгүй. За ямар үед нь би энэ юу руугаа явах уу, ямар үед нь энэ талтаа явах уу гэдэг юмнуудаа сайн бодчихвол одоо дараагийн шийдвэр гаргах хэрэгтэй шүү. Ажил мэргэжил хоббин дээр бол чамайг орлох хүн байдаг гэж үздэг. Гэр бүлд чинь чамайг орлох хүн байхгүй л гэж үздэг байхгүй. Энэ хөл өдөр үнэт зүйлээр зөв бодчих юм бол охины эхнэрийн хүсэж байгаа бол аргагүй юм байна гэж боддог. Байгууллагын тэмцээн болох чинь гэж явчихын тийм ээ. Тэгэхээр чинь байгууллага чинь чамаар тутахгүй шүү дээ гэдэг. Нөгөө талдаа бол яг хөө зүгээр хүн чинь хөрөлцөхгүй байгаад байдаг. Нөгөө байгууллагын чинь нэг төр бас дэшээ гарчуулах гэсэн хэрэгтэй байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө тий яаг нэ тий таны зөвлөгөөр яг тийм багх нөгөө аливаа юмны нөгөө жингийн тааруулаад аль талдаа яаж оролцох вэ энэ дээр оролцох уу. За бүгдийн нэг нь оролцуулаа нэг нь гомдож хийж болох уу гэдэг юм уу. Яг энэ үү шиг ингээд яг юмны нөгөө зэгшгэн сайхан тааруулчих л чухал. Хайрын хүч нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд. Нэрээ битэрич хайр мэдрэмжээс эхэлж вөө ямар шийдвэр гаргалтаас эхэлж вэ гэдэг бас ингээд ийм өөртөө бодрол эргцүүлэлийг хийсэн байхаа гэж бодож байна. Хайрын хүч нэвтрүүлгийг ивент тэгдэг хамт олонны зүгээс энэ хүү гарын бэлгийг одоо гэргий танд өгч байгаамаа ингээд.
За ингээд танай гэр бүлд нь үр хүүхдүүдэд нь бас манай хамт олонны зүгээс аз жаргал сайн сайхан хамгийн гол нь эрүүл их байхыг хүсэн өрөөе. Олон жилийн өмнөх дурсамж гэх юм уу одоо тэнийг ингээд сэргийгээд ингээд ярихад бас сайхан байлаа. Дээрээс нь үнэтэй зөвлөгөө өгсөн Батгоо сэтгэл зүйч танд маш их баярлалаа. Бас нэгийг бодож нэгийг ахаад бас нэг сонирхмоор нэг юм бас гарч ирлээ. Яг богино хугацаанд очиод бас нэг утсан мажих хугацаанд тийм ээ тэр талаар бас нэг ингээд үзэх тийм бас нэг сэдв бас гаргаж ирсэн. Тэгээд энд баярлалаа. За тэгээд биднийг өөрөөр оролцуулсан SBN телевизийнхаа хамт олондоо цаашдынх нь уран бүтээлт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсээрээ. Баярлалаа. Өнөөдрийн хайрын хүч нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамтран ажиллаж байгаа Granny брендийн хамт олонд баярлалаа. За ингээд эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдөр SBN телевизээс хүргэж байгаа хайрын хүч нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Та бүхэн маань өнөөдрийн манай гол дүрийн бааtruуд болсон Гэргийн оюушөр болон хүндтэй нөхөр Бямб Баяр нарын хайрын түүхийг үргэлжлүүлэн сонирхож хүлээн аваарай гэж хүсэж байна. Амьдрал ахуйгаа өв дэгшин авч явахын төлөө төмөн олонтойгоо эвтэй найрамдалтай төмөн олноороо хүрээлүүлсэн сайн улс байх болтой л гэж хэрэгтэй. За би их нэртэй гинти билег барих гээд цэцэг барьсан байж байгаа. За энэ үнийг одоо хэдүүлээ авчиж өгье. Жохо сюрприз болох болоо да. Тэгээд явцгаая. За хайрцагтай бас хоёлаа нийлээд тэ 18 жил болсон байна. Тэгээд хандаа билег хайртай шүү гэдэг. За миний сэтгэлд хамгийн дотор нь үлдсэн болзоо гэх юм бол аймагт очоод шинэ жилээр бит хоёр болзоод гоё аймгийнхаа гоё байгальтай танилцаад явсан болзоо айгүй гоё дотор нь үлдсэн байна. Тэвтээр чинь бас өдөө 2-3 жил амьдэрсэн байсан. Тэгээд хотод орж ирээд нэг ресторан хайныгаа дагуулж орж илаа. За тэгээд тэр бол одоо би тэрий анхны одоо соёлтой гэх юм уу одоо нийслэл Улаанбаатар хотод орж ирж ресторанд орж яасан. Тэр бол анхны болцоо битээр болж явах шиг байна да. За бит хоёр хамгийн сүүлд манай нэг гэр бүлийн найз их байдгийг манай эмч найз их тэднийхтэйгээ кино үзэж болцсон байгаа. Ерөнхийдөө бол тэмдэглэлт өдрүүдэд бол найз нөхдөдтэйгээ болон хоёлоо бас болзоод агаар салхинд гарах ч юм уу хоолнд орох кино үзэх зэргээр бол өнгөрүүлдэг.